Би мань гишүүн рүү одоо хандаж хэлж байгаа юм шиг. Урд нь хэд удаа давтагтаад би өөртөө ч бас уулзаж ярьжсэн. Яг энэ одоо зарчим дээр зарчмын байр суурь нь одоо өөр байгаа. Одоо зарим улс төрчдийн өнөөдөр яг энэ үндэсний баялагын сан бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр удаа дараалан бас ил дал цаад хийж байгаад л би бухимдаж тэглэж байгаа. За энэ байр суурин дээр би байна. Тэр хүмүүсийн хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар одоо залуучуудыг өмнө турхах биш. Асуудал байвал илт бол гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордуудгийн эзэмшиж байгаа бид нар мэдж байгаа. Үүний цаана ямар асуудлууд байгааг бас мэдж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн маань ийм зүйлд бас битгий автаарай. Одоо энэ удахгүй энэ хаврын чуулган, намрын чуулганы хамгийн одоо том сэдв баг энэ болох байх. Олон янзын зүйлүүд одоо гарах байх. Энэ том төслүүдтэй адилхан. Тийм учраас нэгэнт цагаан өнгөрөөдсөн байгаа улс төрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг одоо их ашигын зөрчигдөд ирэхлээр энэ тэндээс одоо энгийн залуучуудаар дамжуулж эсвэл хэвлэл мэдээлэлээр дамжуулж ийм байдлаар бохир технологи энэ цаг үеийн улс төрд хэрэглэх гээд хэрэггүй л гэж би хэлж байна. За энэ дээр би дахиад ч яг ийм байр суурьуд бол бас илэрхийлнэ.